Одоо вебинар зориулсан Adobe Connect програмын тухай арай дэлгэрэнгүй авч үзье. За энд Adobe Connect-ийн вебсайтыг нээсэн байна. Free trial гэсэн туршилтын хэсгийг сонгоод энд бүртгүүлээд имэйл хаягаараа та Adobe Connect-ийн URL хаяг, өөрөөр хэлбэл өөрийн вебинар өрөөний хаягийг, user ID тэгээд пассвортыг авах боломжтой болно. За энэний дагуу Adobe Connect сайт руу ороод username, пассвортоо бичээд логин хийгээд орж байна. За энд Adobe Connect вебинарын интерфейс гараад ирлээ. За би өмнө нь Meeting буюу уулзалтыг Development of IT гэсэн уулзалтыг зохион байгуулсан байна. За бодлогын тулд энийг эргээд delete хийчихье. Дахиад шинээр New Meeting гэсэн тавчийг тавшаад шинээр вебинар уулзалт зохион байгуулъя. Өгөгдлүүдийг оруулъя. Name гэсэн мөрөнд нэрээ бичиж байна. Development of IT гээд custom URL гэдэг. Бас URL-ийнхаа ямар нэртэй байхыг бас бичье. Grand Start Time гэсэн хэсэгт хизээ вебинар маань эхлэхийг оруулж өгч байна. За хэдэн цаг хэрэг үргэлжлэлтэй байхыг бас энэ заагаад өгчээ. Би оюутнуудыг урьж байгаа тул 9-10 цагийн үргэлжлэлтэйгээд оруулаад өгчлөө. За access гэдэг дээр URL хаягийг авсан хэн болгон шууд guest буюу зочин байдлаар орох боломжтой оруулаад өгчлөө. За дараагийн хэсэг рүү орж байна. За энд meeting hosts гэсэн функцийг нэмээд оруулчихъя. За дараагийн хэсэг рүү оръё. За энд сүүлийн тохируулга байна. URL хаягийг Outlook-д дамжуулаад имэйлээр явуулах тохируулгыг өгчлөө. За ингээд ерөнхий мэдээлэл маань байж байна. Вебинарын цагт эхлэх үү? Ямар хөгжилтэй URL хаяг маань байж байна. Вебинарын ангийн маань хаяг. За энтэй meeting рүү ингээд толчиг дараад би шууд вебинар өрөө рүүгээ орж байна. За энд Adobe Connect програмын нэмэлт залбас програм болох эдийн сууж өгнө. За ингээд Adobe Connect платформ маань нэгдэж байна. Flash дээр суурилсан платформ байгаа. За энэ help цонхуудын бүгдийг хаагаад өглөө. За энд дэлгэцээ хаваажуулж байна. Документ хуваалцж болж байна. Whiteboard бас ашиглаж болж байна. Энд би ганцаараа host байна. Host-ын эрхийг функцийг хариуцсан байна. За энд сүлжээний байдлыг харуулсан зураасууд байна. Энд микрофоны тохируулга хийх боломжтой байна. За энд чанга эрхчийн бас тохируулга хийх боломжтой юм байна. За энэ веб камер ажиллуулж болох нь уулзагч нараас ирүүлэх бас боломжуудыг энд харуулсан байна. Meeting гэсэн хэсэг рүү ороод вебинарт оролцогч нарыг урьж болох нэ. Энэ URL хаяг нь ингэж байна. Би copy хийлээ. Би имэйлээр явуулахгүй шууд Facebook дээр өөрийнхөө хичээл заадаг оюутнууд групп үүсгэсэн байгаа. Энэ групп дээр зарлалт тавьчих. URL хаягаа энд мөрөнд оруулж өгөөд дээрээс нь хэдэн цаг хүртэл вебинар өрөө маань нээлттэй байхыг оруулаад өгчөө. Постлчээ. За ингээд оюутнууд энэ URL хаягаар вебинар өрөөнд нь орж ирэх боломжтой боллоо. За энд би улирлын шалгалтыг вебинар ашиглаж авч байгаа байдлыг харуулж байна. Энэ
оюутны шалгалт өгч байгаа оюутны монитор дэлгэц харагдаж байна. За асуулт байгуулад хариулаад эхэлсэн байна энэ оюутан. За наадах чи өгсөг үү? Мэдээж пилот биш те. Тэгэхээр тэр үед видео гарааг байгаа. Видео. Тэгэхээр текст гэдэг нь яг нь. Цаас хэлэх. За баталгаажилт. Хоёрдугаар асуулт миний хэлээ. За энэ байдлаар ингээд яах вэ? Хоёрдугаар асуулт чи юу вэ? Хоёрдугаар асуулт чинь богино хариултаар хоосон дөрвөлжин бүгэлнэ үү гэж байна уу? За. За тэгээ наана зөв хариуг нь бичихнэ ш тийм ээ. Би энэ чэнэс өөрөө монитороос компьютероос чамайг хянаас. Зөв гэсэн хэсгээр дарах нь байна шүү дээ наа чи. Өмнө өгчээсэн юм байна зү. Дундын шалгалт. Дундын шалгалт дээр. Өгчээсэн. Яг юм өгч ирчихсэн. Энийг удаа тавшин шүү дээ юм уу? За мэдээллийн технологийн объект гэж сонгох гээд байна уу? За тавш. За эргэлдэх тэмдэг гарлаа. Баталгаажууллаа. За дараагийн асуулт руу орж байна. Тааруулах төрлийн асуулт байна наач тийм үү? Тийм. Хэдгээр асуултаар яваа? Үг ялтаа. Энэ 10 дээр. 10. За тийм байна. За одоо тэгэл тааруул одоо тэгээд. Rotary dial гэж өгж байгаа. Телефон. Хэрэгцдэг дугаар цуглуулагчтай телефон аппарат гэсэн үг байна шүү дээ. Тэ. Тэгэхээр тэр зураг нь байж байгаа юм шүү тэнд. Дэгээ юу юм? За баталгаажуулсан уу? За богино хариултаа. Асуулт орж ирж байна уу? 11-р асуулт тийм ээ. За ингээл хариул да. 50 ширхэг асуулт байгаа шүү дээ. Тийм ээ. За. Тий. Сэдвийн ажил хийж байгаа. Надад сэдвийн ажил явуулчих. За. Чи ч юм бэлээ. Тий, мэйл хаяг мэдж байгаа.